сайн байна уу? За нэлээ ороод ирлээ. Судлаад өгчлээ. За хүүхдүүдэд унтлагынхаа хувцастай л шахуу орж ирж байна шүү. Хүмүүс орж ирж байна уу? За сайн байна уу? Хүмүүс үлээ ингээ. За сайн дэлгэцдэг. За миний хоолой жоохон өвдсөн. Бусдаар бол ярьж болж байна. За сайхан амарцгааж байна уу? Монголд байгаа хүмүүс бүгдд нь өглөөний мэнд, өдрийн мэнд, орой мэнд. За хүүхдээ унтуулчаад орж ирсээрээ дэлгээс өнгөрчлөө. Уг нь 9-д уулзъя гэсэн. Миний яриад ажгүй сонсогдож байна уу? За ингэжсэн чинь нөгөө батарей дуусах тохио орж байна. Уцаа цэнэглээгөө. За ингэ хөөгч ухтаа хүмүүс зүгээр ингээд заримдаа замбрааг болчдөг шүү. За тэр яг ямарс үлдсэн утас ундарчхаас өмнө нэг мэдрэлийн системийн тухай чухал юмнуудыг яриад дуусгая да. Учир нь хүмүүс мэдрэлийн системийн тухай олигтой яриа өгөөгүй, мэдээлэл өгөөгүй байж хөтөлбөр зарлчихсан юм шиг байна. Хүмүүс сайн мэдэхгүй тэгээд ганцаарчсан үйлчлэгээ авч байгаа хүмүүс маань ч гэсэндээ мэдрэлийн системтэйгээ ажиллах тухайд сайн ойлголтгүй орж ирээд байна. Гэхдээ сүүлийн үед ажгүй. Одоо эх саруудад ерөнхийдөө мэдрэлийн тогтолцооны тухай илүү их агуулгууд хөргөнэ. Учир нь хайж яваад боллоо гэдэг шиг ерөнхийдөө энэ дэлхийд маш олон өөртөөгөө ажиллах хувь хүний нэх олон аргууд байгаа. Над шиг төрлийн хүнд буюу одоо шинжлэх ухаанд жоохон дуртай дөө. Гэхдээ практик арга тухайн мөчөд хэрэгжүүлэх боломжтой зүйлс яг өөрийгөө таньж мэдэх тухайд бол энэ мэдрэлийн тогтолцоотойгоо ажиллах энэ арга зүй их төхөн бөгөөд илүү нэгтгэд илүү хурдтай байна. За тэгэхээр өнөөдөр би мэдрэлийн тогтолцоотойгоо ажиллахын яагаад чухал юм гэдэг хэдэн баримтууд хэлж өгөхөөсөө гадна бие тарих оюун санааны холбоо тэгээ мэдрэлийн системийн ерөнхий үйл ажиллагааны тухай хэдэн зүйл хэлье гэж бодлоо. За та бүхэн сонсож байгаа хэвчээ асуулт байвал үлдээгээрэй. За би ханиад төрчихсөн байгаа учраас ханиалгаж магадгүй. Хоолой сэрвгэнж байна. Тэгэхээр за жоохон уусуугаа цаа угаангаа яри ханиадны удирдал ихсэн хүүхдүүдтэйгээ нотлцоор нэг мэдгэтэл ханиад төрчихээ. Шүр мөн сэрээд байгаа учраас тархлаа бас тийм ч мундаг биш ах шиг байна. За тэр яг ерөнхийдөө мэдрэлийн тогтолцоотойгоо ажиллана гэдэг нь махан биетэйгээ ажиллана гэсэн үг. За Эккарт Толлогоос ахуулаад энэ эртний мэрэгэн ухааны хүмүүс чинь гэстэй бие бол гэгэрэл төрөх зам ямаа гэж яриад байдаг те. Тэгсэн хэрний яаж тэгвэл биетэйгээ ажиллах юм бэ гэдэг тэгэнгүүт нэг сайн арга мэдэхгүй. За магадгүй йогоор бас мэдэх байх тийм ээ. Тэгвэл мэдрэлийн тогтолцоотойгоо ажиллана гэдэг нь яагаад биетэйгээ ажиллах вэ гэдгээс нь эхлээд тайлбарлая гэж. Махан бие бол өнгөрсний чинь бүх мэдээллийг хадгалж идэг. Махан бие чинь энэ дэлхийд эхийн хөвлөд бүрэлдсэн цагаас ахуулан мэдээллүүдийг биедээ бичсэн байдаг. Ялангуяа эхийн хөвлөд байхдаа бичиж авсан мэдээлэл асар чухал нөлөөтэй байна. За өнөөдөр би яаж чадах нь үгүй юу? Тэгэхээр чадлаараа өчигдөр жоохон сэдэрсэн ч юм. За тэгээ ханиадтай лайв хийж байгаа юм зү.
За тэгээд ялангуяа 6 наснаас 3 наснаас өмнөх махан бидээ бичигдсэн мэдээлэл чинь мэдэхгүй шүү дээ. Ерөөсөө оюун санаанд орж ирэхгүй нөгөө зөвхөн declarative memory гэхэл нөгөө ухамсар танигдаж орж ирдэг тийм ой санамжид энэс өмнөх мэдээллүүд байхгүй байдаг тийм ээ. Тийм учраас 3 наснаас өмнө хүн сандаггүй шүү дээ. За тэгээд өнөөдрийн хүртэл таны реактлсан, ууралсан, бухимдсан, инээсэн, ханаасан, юун дуртай байсан, яаж өвдсөн, янхин шаналсан бүх мэдээлэл махан бид чинь бичигдэж байгаа. За тэгээ махан бие чинь мэдээллийг 5 мэдрэхүүгээр дамжуулан хүлээн авна. Тэгээд секундэд 11 тэрлон мэдээллийг хүний тарих бие хүлээн авч байдаг. Тэгэл 11 тэрлон мэдээллийг хүлээж аваад тэндээсээ секундэд 5 удаа аюултай байна уу, аюулгүй байна уу гэдэг шийдвэрийг гаргана. Хүний мэдрэлийн системийн хамгийн чухал үүрэг бол таныг амьд байх үүрэгтэй. Тэгэхээр аюултай байна уу, үгүй юу гэдэг мэдээллийг аваад аюултай байх юм шүү таныг хамгаалтанд оруулна. Ханд хэрэм босгоно. Таныг зүхтаалгана, тийм ээ. Мэдрэлийн системийн 4 хариултыг үзүүлнэ, тийм ээ. Өмнө нь хичээлүүдээр ярьсан байна. Харин аюулгүй байгаад ах юм бол connection буюу бусадтай холбогдох, эрэлхийлэх, сониуч байх, суралцах, бүтээлч байх, бусадтай дотн дулаан харилцах, бусдад туслах, хайрлах, инэрх, нэмжин сэтгэл үзүүлэх гэсэн тийм үйлдэлүүдийг хийнэ. Тэгэхээр мэдрэлийн систем буюу таны махан биеийн хамгийн чухал үүрэг амьд байх учраас таны аз жаргалтай байх уу сонирмш байна шүү дээ. Тийм учраас хүн өөртөөгөө ажиллахгүй ингээл жирийн амьдрал ингээд ирэхэл дотоод ертөнцийн огт мдээгүй байхад хүн зөвхөн хамгаалагдаж өөрийгөө тойруулан хан хэрэм босгож тэгээд тэр хамгаалалт дээр аюултай гэсэн мэдээллийг тохиог аваад хамгаалтанд орсноосоо болоод нэг 3-4 төрлийн цикл өөрийгөө барьчаад байгаа байхгүй. Тэр нь одоо нэг бол fight буюу одоо аратан аюултай байдаг гэдэг тохио авлаа гэдэг нь аратан яг амтнд танилуу дайрчна гэсэн тохио байхгүй тийм ээ. Балар эртний цагт бол энэ амиа хамгаалах механизм асар чухал байсан. Гэтэл энэ 30 мянган тэрлэн жил гэдэг бол энэ их олон сая жилийн хугацаанд чинь хүний тарих 3 сая биш 3% л өөрчлөгдсөн гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр балар эртний цагт таны амийг хамгаалахын тулд хурам тутам сэрэмжтэй ажиллаж исэн энэ механизм чинь өгөгдөл чинь одоо орчин үеийн цагт хэвээрээ байгаа. Харин таны мэдрэлийн тогтолцоо орчин үед жирийн ажлын стресс, жирийн замын төвчрөл, за эсвэл амьдралын зэрэг жижиг асуудлуудад хот суурьшилтай холбоотой одоо юу гэдгийг те олноороо хүмүүстэй амьдарч байгаатай холбоотойгоор үүсэж байгаа асуудлууд чинь яг л тэр балар эртний цагийн аратан амтанд дайрж аминд ч хүрэж байгаас ялахгүй байхгүй. Тэгээд өөртөөгөө ажиллахгүй ингээл яваад хаар чинь зөвхөн хамгаалагдаж яваад аратан амтанд хөөгдөж байгаа юм шиг болоод fight буюу нэг бол одоо тэмцэлтэн гэдэг нь дандаа уур хилэн, бухимдал, зодоон зохион, хэрүүл тэмцэл тийм ээ. Ингээ харахад бол зарим хүмүүс дандаа л уурладаг, дандаа л бухимддаг, дандаа л дэлбэрдэг тийм ээ. Нэг бол тийм дээрээ гацчихдаг. Эсвэл flight буюу одоо дүгшдэг, айдаг, сандардаг, санаа зовдөг, паникт өртдөг, амьсгалж чадхаа болдог, ингээд байнгын салгансан юм байдалд орчдөг тийм ээ. Сандарчгүй гэл. Асар их hyperactivity буюу асар их хөдөлгөөнтэй, асар их сэрэмжтэй юм байдалд орж. Тэгэд хамгаалтанд байгаа цагт 3 дахь хариу үйлдэл нь freeze буюу freeze гэхэлэр хүлдэнд хөшнө гэсэн. Хулган муурн бариулангууд үхсэн юм шиг болчдөг. Яг тэр хариу амиа хамгаалах үйлдэл хүний механизм, хүний мэдрэлийн тогтолцоонд байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд хүн гацаанд ороод урагшилж чадгаа болчихдээ. Өчнөө амьдралын зорилго гоё юмнууд байна, хиймээр байна, үзүүлээд үгүй. Таанч биеийг хөдлөхгүй. Биеийг яагаад авах нь? Аюултай байна, битгий хөдлөө. Гэт бүх ирч хүчийг чинь хаагаад, зүрхний цохилтыг чинь удаашруулад, бүх мэдрэмжийг чинь мэдрэхүйг чинь хаагаад, тэгэд
эрхтнүүдийн чинь бүр ингээд үйл ажиллагааг намжаагаад энерги чинь хамгаалтанд одоо энерги чинь ерөөсө зарцуулалтанд биш энергийн хамгаалтанд оруулчихж байгаа. Эч хүчийн хамгаалтанд оруулчихж байгаа. Тэгээд дотроо болохоор тэмцэл нь хэвээрээ урагшламаар байдаг, санхүүгийн асуудлаа шийдмээр байдаг, шийдэж чадахгүй, шийдрүү гаргамаар байна, чадахгүй, дандаа дотоод тэмцэлтэй. Хит их дотоод тэмцэлтэй, урагшилж чадахгүй, энгийн юмаа шийдэж чадахгүй, сурч чадахгүй, босоод гэр орноо цэвэрлж чадахгүй, ажилдаа явъя. Арай хичээл нэг мөнгө олоход бол ажилдаа нэг үлгэн саналган яваал ингээл урууд ороо. Энэ бол яах нь фриз буюу мэдрэлийн тогтолцоо чинь аюултай гэдэг мэдээллийг хором тутам аваад таны хөдөлгөөнгүй горимд барьчаад байгаа гэсэн байна. Эндээс амьдралаа удирдах асар хэцүү. Эндээс амьдралаа удирж байгаа олон жишээ байгаа шүү дээ. Хүмүүс ялан уцаа хараад гөлийгөөл байж байдаг. Ямар ч ам байхгүй юм шиг. Ам байхгүй юм шиг гэхэлэр юм ярихгүй, сэтгэл хөдлөл мэдрэмж байхгүй, инээд наргаанч байхгүй, гөлийгөөл тэгэл хүнтэй холбогдохгүй тусгаарлагдаад өрөөнийхөө мохорд хэвтээд л байна гэсэн. Тэгээд хүмүүс улам илүү төгссөн, улам илүү хүмүүсээс холтно. Тэгээ нэг юм. Тэгээ өөрийгөө дотроо ичээж, гимшээгээ, зүхгээд бүр доош нь оруулж гасан байдаг тийм ээ. Бараг л амь алдахын наагур. Тэгээ энийг нь яг хүмүүс одоо клиник онцлогоогоор бол сэтгэл готрол гэд нэрлэдэг байгаа ахна шүү дээ. За дөрөв дэх нэг хариу үйлдэл байгаа. Энэ бол ингээд Монголд их түгээмэлдэхтэй энэ бүр амьдралын хэм маяг болчихсон. Хүний зан дадлын хэм маяг болчихсон зүйл. Фон буюу байнгын бусдад тал засагч. Хизээч өөрийнхөө тухай бодохгүй. Яаж энэ хүмүүс бусдад таалагдах уу? Бусдынхаар байх уу? Худлаа инеехүү гэдэг чинь амьд үлдэхийн төлөөх арга ухаан байхгүй чи асар ухаалаг зүйл. Ийм худлаа инээдэг хүн аргалдаг гэл тийм ээ. Дандаа аргалдаг гэд. Энэ их талаар ичээж гимшээж болохгүй зан үйлдэл байхгүй юу? Учир нь энэ үйлдэл чинь тэр хүний амийг хамгаалах. Үнэхээр яах юм? Дуу хоолойгоо өргөөд яриад хар багасаа дуу хоолойгоо өргөөд юм ярихлаар чинь зодуулаа, загнуулаа, дугуй цаашаа бай, ууртай чи сайн хүүхэд бай, тэгсэнгүү ингэсэнгүүд ахаар чи дандаа л хүнийхээр байгаад фон response болчихж байгаа. Тэгээ тийм нэг New York Times бичсэн нэг нийтлэл байдаг. Тэгэхээр хүчндүүлчгээд хүчнсэн хүндээ өглөө нь босч ирээ сайхан өглөөний цай бэлдэж өгч байна гэд. Тэгээ эмэгтэй хүн бол ялангуяа фон буюу хэд тал засагч, хэд аргалдаг, хэд өөрийгөө золиосолдог энэ байдал бүр нэг автчихдаг. Энэ бол ингээд Монгол эмэгтэйчүүдийн энийг бүр сүүлдээ Монгол хүний хатан ухаанч гэж нэрлэлсэн ч юм болов уу гэж заримдаа бодож байгаа. Нэг л тийм дандаа нэг дөлгөөхөн бусдынхаар ингээл дандаа бусдынхаар ингээл байж байдаг. Хүний тийм юм гэж байхгүй штэ. Хүн чинь төрхтөө 6 үндсэн сэтгэл хөдлөлтөд төрж байгаа. Уур бухимдал бол хамгийн чухал сэтгэл хөдлөлийн нэг. Баар багасаа эрүүл бас уур бухимдлыг харчаар нэг бол уур бухимдлаа хааж агаад бүх бухимдлаа хаа сэтгэл хөдлөлөд дарж явж байгаа. Нэг бол хүчтэй дэлбэрдэг. Эсвэл фон буюу ингээ бүр уурлахаас айдаг. Бүр ингээ уурлахаас наагур. Уурлах юм бол баг өөрийгөө адал зүгшдэг тийм байдал орчиж байгаа. Гэтэл уур хилэн бол байхстай сэтгэл хөдлөл буюу эрүүлэр илэрхийлээс сурчвал таны хэл хязгаарыг таны гэсэн чухал зүйлсийг мөн чанарыг би хэмбэг чинь хамгаалах үүрэгтэй. Энэ сэтгэл хөдлөлтөөгөө холбогдохгүй байснараа бусдад дандаа тал засаал эсвэл ингээл уурж болохгүй гэж өөрийгөө барайл ингэж явснараа би хэмбэг алдсан. Харилцаандаа алдсан. Тэгээ бүр мэдгүй. Хинч хүндэлдэггүй нэг тийм байдал болчихсон. Уур бухимдал байх хэвээр сэтгэл хөдлөл. Тэгэхээр нэг хатан ухаан гэл ингээл заримдаа хэд их ингээд шашнаар хүмүүсийг одоо хэд заримдаа бид нар энэ шинжлэх ухааны талын юмыг би эвгүйх барьж аваад байгаа шалтгаан нь заримдаа хэд номхруулсан тийм шашнаар бид нарыг юм жижигхэн амьдруулж байна. Дотоод хүчийг нээхгүй байна. Тотгошоо юм ингээд хүлцэнгүй байдал оруулаад байна.
Тэгэхээр гаднаа хүлцэнгөө болооч дотроо бас их тэмцэл байгаа байхгүй. Тэрийг хүмүүс нүднээс нь харцнаас нь үйлдэлээс нь харахгүй штэ. Тэгээд дандаа хүмүүс тийм байх хэрэгтэй юм шиг. Тэгээ нэг жоохон үг дуурчвал нөгөөдөл нь бөө юм болоод нийтээрээ барьж аваад дарж авдаг тийм ээ. Энэ бол одоо нэг талаараа нийтийн бүх нийтийн мэдрэлийн систем яах нь ерөөсөө тэр эрүүл бүстэй байж чадахгүй болчиход байгаа байхгүй. Таны ийм дөрвөн хариу үйлдэл амьдралаа барьчихсан, өөрийгөө барьчихсан. Тэгэл нэг юм аа давтаал яваад байгаа. За, ингээд дандаа хамгаалтанд ороод яваад байх юм бол таац жаргалтай байдаг. Таац жаргал юу юм мэдгүй. Инээмсэглэл мэдгүй. Хайр баяр хөөр мэдгүй. Ингээ гүлээдэг. Тэгээ сүүлдээ бүр гүлээдэг. Тэгээ нийгэм хэцүү байх тусам эргэн тойрны хүмүүсийн сэтгэл санаа улам илүү хэцүү байх тусам улам тийм болчихж байгаа байхгүй тийм ээ. За, тэгээд би тарих оюун санааны тухай холбоосыг нэг яриад өгье л да. За махан бие бол ингээд 5 м/хөрөөр дамжуулан мэдээллийг хүлээж авна. Секундэд 11 тэрлөө мэдээлэл хүлээж авах нь шүү дээ. Тэгээд тэр мэдээллийг тархинд цутгана. Махан биеэс чинь тархинд цутгаж байгаа мэдээлэл тархинд чинь 80% нөлөөлнө. Тэгээд 80% нөлөөлөө тархи чинь компьютер шиг байхгүй. Мэдээллийг хүлээж авлаа, процесс боловсрууллаа, өнгө дэлгэц дээр программыг харууллаа тийм үү? Харагдаад байгаа програм нь нэг талаараа mind буюу оюун санаа гэлээд байгаа. За оюун санааг бүр илүүгээр амархнаар тайлбарлая гэвэл оюун санааг чинь нүдний шилний нүдний шилтэй тайлбарлчих болох байхгүй юу? За махан биеэс чинь дандаа болохгүй бүтггүй мэдээллийг аюултай байна, хүмүүстэй айраад байна, намайг баргал би ингээл ерөөсөө энэ амьдрал үнэхээр хэцүү байна, нуурлаа, унлаа гэл хамаг мэдээллийг дагаал ингээл ертөнцийн хамаг муу мэдээллийг өөртөө хүлээж аваад тархиндаа цутгаал. Оюун санааны хар нүдний шил зөөчж байгаа. Бүх ертөнц тэр чигээрээ хар нурж унж байгаа. Тэгэхээр чи энэ хүн чинь мэдрэлийн системэн тэр гацаанд ороод бүр сэтгэл готрол орох нь аргагүй байгаа байхгүй. Тэгээ эсвэл хэд төгсөлтөнд ороод паниктаад ажиллаж амьдарч чадхаа болчихж байгаа. За тэгээд магадгүй яг 5 м/хөрөөрөө дамжуулаад таата мэдээллийг өгөө, таата юмнуудыг өөртөө зориудаар ингээд өөрийгөө програмжуулаад мэдрэлийн системтэйг ажиллаад явж байгаа. Нүдний шилний өнгө нь шаар, цагаан, цэнхэр, цэлмэг тэнгэр шиг цэнхэр гэгээлэг болж эхлэх нь шүү дээ. Тэгээд mind буюу энэ ертөнцийг үзэх үзэл чинь өөрчлөгдөж эхэлнэ. За махан бие чинь мэдрэлийн систем чинь таныг мдээгүй байх үед энэ секундэд 5 удаа эргэлдээд хумсраас чинь ангид энэ үйл ажиллагааг явуулаад аль хэдийн энэ орчин аюултай байна уу үгүй юу, одоо ингээ намайг сонсоход аюултай байна уу үгүй гэдэг мэдээллийг аль хэдийн авчихсан байна. Тэгэхэд мэдрэлийн системийн үйл ажиллагаа бол хумсраас ангид явагддаг. Та хоол боловсруулах үйл ажиллагаагаа ингээл хором тутам анзаараа л байна. Биеийн температур чинь гадаад агаар орчныг орчинтой зохицолдоод өөрчлөгдөж байгааг та анзаарч байна уу? Анзаарахгүй шүү дээ. Хоол боловсруулах, зүрхний чинь үйл ажиллагааг зохицуулах, дотоод эрхтнүүдийн чинь зохицуулах энэ бүх юмын үйл ажиллагааг та анзаарч мэдэхгүй байгаа. Дандаа энэ ухамсараас ангид явдаг. Тэгэхээр таны амийг хамгаалах үүрэгтэй мэдрэлийн тогтолцоо маань таныг амийг хамгаалахын тулд яах нь хамгаалах энэ үйл ажиллагаагаа ухамсараас чинь ангид явуулдаг. Тийм учраас нэг мэдхэд юу болсон мэдэхгүй, нэг мэдгэтэл чихтэйхэн сандарчихсан, айрчихсан, эсвэл нэг мэдгэтэл сэтгэл зүйн гацаанд ороод уйлж унжаал, эсвэл айхтар уур хүрээл бухимдаал яаснаа мэдэхгүй савлаал тийм ээ. Савлаал ирдэг байна шүү дээ. Энэ нь ухамсараас ангид болж байгаа. Тэгээд Scotty can you go away? Тэгээд энэ мэдрэлийн тогтолцоотойгоо ажиллах юм ингээл өөртөөгөө ажиллаад махан бие танаал ингээд ахаар чинь тэр ухамсараас ангид болж байгаа процессыг анзаараад мэдээд ярьж байгаа. Эний нэг талаараа буддын гүн хаан сэрэх механизм, сэрэх гэдэг хэлээд. Христиан ч сэрчүүлэл болно гэдэг байгаа шүү дээ. Сэрнэ гэдэг нэг талаараа 5 м/хөрөөрөө хүлээж авж байгаа мэдрэмж тэр senses буюу бие дээр ирж байгаа хүртхүй нарийн мэдрэмжээ таньж авна гэсэн үг.
Одоо бившна бясалгалцсан хөхт чинь нарийн мэдрхөөтэйгээ ажиллана гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь яг дотор гүйж байгаа зүйлсүүдээ таньж эхэлнэ. Дотор гүйж байгаа зүйлс рүүгээ анхаарал хандуулаад таниад эхлэх үед чинь энэ дотор чинь бүх ертөнц оршиж байгааг мэдж байгаа юм. Тэр чигээрээ амьд хорон дутам амьд байж байдаг. Ямар гоё юм бэ гэд. Тэгээ дотоод ертөнцийнхаа тэр бүр их хүч чадлыг таних тусам гадаад ертөнцийн тэр зүйлс амархан санагдана. Та дотроо уучраа олцоход гадаад ертөнц чинь маш амархан болно. Тэр ч байтугай дотор чинь байгаа тэр хоримтлагдсан хуучин травматай холбоотой, сэтгэлийн шок шарахтай холбоотой бүр нэг буглаад түгжигдсэн. Нэг талаараа сэтгэлийн шок травма гэдэг чинь мэдрэмж чинь дотор чинь хаагдаа төгжигдээд тэгээ мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаа чинь доголдоод нэг юмдаа ингээд баригдчихж байгаа байхгүй тийм ээ. Тэгээ ингээд янз бүрийн тэр мэдрэлийн системийн дасгалуудаар юмнуудаар ингээ өөрийгөө ингээ нийлхлэр чинь тэр дотор бугулцсан, хоримтлагдчихсан юмнууд чинь сулраад гараад хөлсөөр биеийн температур өөрчлөгдөх замаар, бие жижигрэх замаар эсвэл хуучин хоримтлагдсан байсан үндсэн сэтгэл хөдлөлөөр гуниг заримдаа гашуудал, заримдаа уур хилэн энэ юмнуудаар ингээд аяар ингээд баг гарч эхэлдэг. За. Тухайлбал та боддоо таны энэ ингээд цээжэнд чинь юм бөглөрөөл бочуураал юу басны мэддэхгүй нэ бөглөрөөл бочуураал байвал та хүмүүстэй сайхан харьцах уу? Ажлаа сайхан хийж чадахгүй. Анхаарал чинь төвлөрөхгүй. Юм сурьяа сурахгүй, анхаарал чинь төвлөрөхгүй. Тэгээд сайхан энийгээ суллаа, дотоод тэр хүртгүүдээгээ ажиллаа, сулчаар чинь нэг сайхан бие хөнгөрөө авчиж байгаа юм, тийм ээ? Надаас ганцаарсан үйлчлэгээ аваад явж байгаа хүмүүс мэдчихэж байгаа. Нэг сайхан болоод хөнгөрөөд ирдэг. Нулимсаар, хөлсөөр, эвшээлдэр, гихрэлтээр ингээд энэ юмнууд чинь гараад эхэлж байгаа. За ингээд энэ бол ингээ мөнхөд өөрийгөө идэвхжүүлж байгаа зам төр зургийн нэг арга ухаан биш байх нь шүү дээ. За нарийн хичээл донд би нэг хөтөлбөр зарласан байгаа. Тэр тухайга та хэд мэдээллийг төгсгөлд өгнө. Нарийн зүйлсүүд бол одоо хөтөлбөр дотор байгаа. За тухайлбал би эмэгтэй хосуудын харилцааны тухай хэлж өгье л да. Мэдрэлийн системтэйгээ ажиллах нь яагаад чухал вэ гэж. За энийг өгүүлбэрийг би англи хэлээр ярьчих. Англи хэлээр. Тэгтээ ард нь орчуулгын тавьж өгье. Co-regulation is before self-regulation. Өөрийгөө удирдах, сэтгэл хөдлөлөө удирдах сурна гэдэг бол өөр нэг хүний өөрөөс чинь илүү тэнцвэртэй. За тухайлбал няраа хүүхэд ээжээрээ дамжуулан тийм үү? Ээжийнхаа бүүийн дуу, тэврэлт одоо ингэ тэврэлтийн ээжийн мэдрэлийн системээр дамжуулан тэр хүүхэд тайлгарлыг авдаг. Жохон хүүхдэд нялх нараа хүүхдэд өөрийгөө тайлгаруулах систем байх. Одоо тийм өгдөл нь арай боловсрч гүйцээгүй байдаг тийм үү? Тэгэхээр co-regulation гэдэг нь бусдын ялангуяа чи гүн сэтгэлийн холбоо үүсчихсэн таатгал тайвширлыг авч чаддаг тэр хүнээр дамжуулан мэдрэлийн тогтолцоогоо таатгаруулахыг хэлж байгаа. Тэгээ ингээд бусдаар дамжуулан таатгараад сурчглаар дараа нь та аяндаа өөрийгөө таатгаруулж тайвшруулж сурдаг. Тийм ч учраас хүүхэд хүмүүжүүлэх ажлын 90% нь тэр хүүхдийг тайлгаруулж, тайвшруулж, өөрийнхөө системээрээ дамжуулж, уур хилэн, бухимдал, тэр их стрессийг нь өөрийн системээрээ дамжуулан тайлгаруулахад оршдог. Тэгээл тайлгаруулаад, тайвшруулаад, залаад, чиглүүлээл, зөөллөөл ингээд хахаар хүүхэд аяндаа нэг л өдөр нэг сайхан төлөв төвшин мэдрэлийн тогтолцоотой, уужуу сайхан ухаантай, жигтэйхэн сурах мэдэх сонирхолтой, толгоон сайхан ажилдаг, хайр инэрлээр дүүрэн хүүхэд чинь өсдөг. Тийм ээ. Хүүхэд өсгөнө гэдэг бол өөрийн мэдрэлийн системээрээ дамжуулан тэр хүүхдийг мэдрэлийн системийг
амар амгалан төлөвт шилжүүлэхийг хэлнэ. Та хосуудын харилцаанд болохоор яах нь? Танна co-regulation явагдаж байгаа учиртай. Co-regulation гэхлээр яах нь? Хоёр хүн бие биенийхээ мэдрэлийн системийг таатгаруулж тайвшруулж сурах учиртай байна шүү дээ. Тэрнээс өмнө юу болдог гэхээр хагарал тэмцэл хэрүүл зодон салалт хагцал ингээд ийм хоорондоо л мөргөлдөөд идэг. Хоёр өөрийнхөө мэдрэлийн системийг удирдах мэдэхгүй, биеэ мэдэхгүй, сэтгэл хөдлөлөө удирдах мэдэхгүй хүн хоорондоо юм ярих гэж ирж чадахгүй. Маргалдаал, толгооноос толгоонд холбогдоод ингээд мөргөлдөөл өстэй чи буруу чиний зөвд ингээд би энийгээ хичээгээл гэмшээгээл тэгээс үлдээ хэрүүл зодонд хүрнэ штэ. Тэр хосуудын харилцааны энэ маш чухал зүйл. Ядаж нэг нь өөрийнхөө мэдрэлийн системийг тайвшруулаад, таатгаруулад системийнхаа учрыг олоод ийм байд юм бэ, тийм байд юм бэ гэдэг бүр нэг махан бие дээрээ өөртөө ажиллаа сурчингууд нөхрөө эхнэрээ өөрөө таатгаруулж ууралсан, бухимдсан, стресстэй, бухимдтай үедээ зүгээр л байгаа байдлаараа таатгаруулж сурна. Тэгээд нөхөрчин эхнэр чинь таатгараад хоёулаа сайхан мэдрэлийн систем чинь хэвийн төлөвтэй болоод ирэнгүүт амьдралын том асуудлуудаа яриа шийдсэн шүү дээ. Тэрнээс өмнө бол хоорондоо уйлал, маргалдаал, зодолдоол, хэрэлдээл тэгээд нэг гэрт тогтож чадхаа болол тэгээд намайг ойлгохгүй чи муу хүн гэл нөгөө хүн рүүгээ дайраад байгаа юм шүү дээ. Хүн нь биш ээ. Нөгөө хоёр хосууд чинь хоёулаа бие бинийгээ таашруулж мэдэхгүй байна гэсэн үг. Хөөе манай нөхөр мэдрэлийн системтэйгээ ажиллаж мэдэхгүй. Бөөр энэ миний хийдэг юмнаас ч шал ондоо инженер хүн тэр сэтгэл хөдлөл юм хамаа уншихгүй штэ мэдэхгүй. Шахаж шаардаад ч нэмэргүй. Шахаж шаардах бол бүр холтно. За тэгэхээр би яадаг вэ гэхлээр мэдээж мэдсэн сурснаасаа боломжтой үедээ хуваалцаж өгнө. Гэхдээ ичээж гэмшээхгүйгээр мөн үү? Би уурлаж бухимдсан үед нь би өөрийгөө таатахаар мэдрэлийн системтэйгээ ажиллаад аюулгүй байна гэдэг тохиолдолд очиод ядаж гарт нь хөрөх, очиод дуу хоолойгоороо тайвшруулах, эсвэл очиод тэрвэрэх ч юм уу. Тэгээд таатгарсан хойно хоёулаа асуудал ярих. За юунаас болоод уурлаг вэ? За тэгээд би бас хүн учраас заримдаа уурлаж бухимдах, ачаалаад илэхгүй бухимдах үе гарна. За тэгээд нөхөртөө хэлж өгөөд за би хэрвээ бухимдаж уурлаад янз болох юм бол чи надад дуу хоолойны өнгөө зөөллөд ирээд тэрвэрээ. Эсвэл ирээд миний гарт хүрчээ. Эсвэл ингээд намайг би уйлж муулахад миний нуруунд дээр ингээд илээ таавшуулаа. Тэгээд эрүүл үедээ ингээд ярилцчихна шүү дээ. Тэгээд ийм арга техниктэй болчихоо чи хоёулаа эхлээ системээ биеийнхаа системийг таавшуулаад сурчингууд амьдралынхаа чухал юмыг нэг сайхан цай ууж агаад нүд рүүгээ харж агаад яриа штэ. Тэрнээс өмнө чи над руу дайраад байна. Уцаа хараал ингээл тий. Чи над руу дайраад байна. Би над руу дайраад байна. Чи яасан муу хүн, би яасан муу хүн гэл. Бөө юм болох байхгүй. За манай гэр энэ засвартай байгаа учраас байгаа шүү. Харагдаж байна уу тийм ээ? Тэгээ батарей дуусч эхэлж байгаа шүү. За хүүхэд хүмүүжүүлэх тухайд энэ яагаад чухал вэ гэхээр хамгийн чухал ажил хүүхдийн мэдрэлийн системийг эрүүл төлөв тушин ритмтэйгээр өсгөх. Байглаасаа хөөрхөн хэмнэлтэд төрдөг. Тэр хэмнэлийг нь алдагдуулчихгүйхэн шиг сайхан өөрийнхөө системээрээ дамжуулаад л таатгаруулад байна. Тэгээд боддоо нэлэх нараа хүүх байхад нь ядгүй бид нэр тэрвэл ингээл инхрийлэл дуу хоолойгоороо бүвэн дуу дуулж өгөөл өхний сүгөө өгөөл хамт унтаал яг энэ ажлаа ухаан орсон гэсэн үргэлжлүүлсээр байна. 5 нас хүртэл нь үргэлжлүүлнэ. За тэгээд мэдээж энэ дунд чинь 18 сартаагаас ахуулаад нөгөө нэг юм сүйтгэл үгүй гэж дараад өөрийнхөө зүтгэл санснараа зүтгэн штэ. Тэгэл тэр оронд чинь үгүй гэж хэлнэ. Үгүй гэж хэлэхдээ яах вэ? Үгүй гэж хэлэхдээ дандаа сэтгэл өөрийнхөө мэдрэлийн системийг сайхан төлөөд өршнө. Үгүй гэж хэлнэ. Нөгөө хөгчин жигтэйхэнх оролж хашгирна уйлна. Тэр бүх оролж хашгираан янз бүрийн тэр хүүхдийн төрмөл сэтгэл хөдлөлүүд чинь даах чадамжтай болно шүү дээ. Одоо мэдрэлийн систем нь ерөөсөө таатгарч сураагүй хүн чинь хүүхдийн уйлахыг дэвчиж чадахгүй. Бушуу дугуй олох гал дайрчна. Бушуу дугуй олох гал дайрна эсвэл ерөөсөө арга цаагаа чихэр жимс өгөөл тэгэл ерөөсөө эсвэл
загнаал зодоол очиж байгаа байхгүй тийм ээ төвчж чадахгүй шүү дээ тэрийг. Ингээ өөрийн мэдрэлийн систем нь савлгаатай учраас дахиад нэг юм савлгаатай юм савлгааг яг дааж чадахгүй байх гэсэн. Тэгээд бухимдаад хүүхдээ зодоод хүүхдээ гимтээгээд тэгээд тэрнээсээ болоод ичхүүр гимшил давтаа за бүр улам илүү нухард оршиж байгаа тийм ээ. За мэдээж уурлаж бухимдах үе гарна. Буцаад очоод өөрийгөө тайвшруулчаад буцаад очоод эвлэрэл хийдэг байх учиртай. Тэгэхээр миний хөтөлбөр дотор эвлэрэл хийх, өөрийгөө тайвшруулах бүх зүйлсүүд нь байгаа. Тэгээ хүүхдтэйгээ ажиллахад бол мэдрэлийн системийн сайхан ингээд төлөв төвшин өсгөөд тэгээд уур бухимдал тэр ямыг ингээд даагаад тэгээ аяндаа үгүй гэж хэлэнгүүд чинь санснаар зүтгэжсэн юмд нь үгүй гэж хэлээд 20 50 гууд чинь аяар хүлээмжшүүлэлт хүрнэ. Хүлээмжшүүлэлт хүрж байгааг нь яаж мэдэх вэ? Хүүхэд хүлээмжшүүлэлт хүрэхдээ их гунигтайгаар уйлдаг сүулдэ. Эхлээл жигтэй хийх хашгираал орилол уйлал юм авч шидээл дэше хараа савлан тийм үү. За тэгэл та 50 байгаа жоохон холоос хараал өөрийг нь гимтээчгүй бол гимтээчихгүй юмнуудыг холдуулаад хэрвээ болж байвал очоод гараа хүргээл болж байвал тэрвэл тийм ээ. Тэгэл дуу хоолойгоо зөөлөн харцаа зөөлөн байлгаал тэгэл жоохон нөгөөтгөө нэхэл уйлал янз болоод дуу хоолой чин зөөлөн үгүй гэж хэлсэн хэвээрээ үгүй гэж хэлээгүй юм шиг үгүй гэдэг дээрээ байгаад байгаа юм. Тэгээ явж идэлсэн үлдээ нэх гунигтай уйлна шүү дээ. Гунигтай уйлаад ирэнгүүт чинь хүлээн зөвшөөрөлт хүрчихэж байгаа юм. Тэгээд маргааш нөгөөдрөөс нөгөө юмаа дахиж нэхэж ууж янз болохгүй амар. Тэгээд дандаа санснараа зөрүүдлээд идэг даварчсан гэж ярьдаг тийм ээ нөгөө нэг толгой дээр гарчихсан дандаа л хүснээ авдаг буруу юм хийдэг тийм хүүхэд би болохгүй шүү дээ. Хэл хязгаарыг мэддэг. Болохгүйг өөрөө аяндаа таниад мэдчихдэг. Тийм хүүхдүүдийг болгоно. Тэгэхээр энэ хүүхдийн их савлгаатай сэтгэл зүг 5 наснаас өмнө өстой үнэхээр савлгаатай шүү дээ. Энэ үед нь даагаад сайхан услаад тордоод өөрөөрөө ингээ удирдаад гаргачвал тэр өсвөр насны үеиг бол хялбархан сайхан давна. Тэгээд насан туршдаа тантай ямар сайхан дотн дулаан холбоо бий болгоно гэж саяхан би сэтгэлсэн уйлаад тэгсэн чинь манай баг охин над дээр ирээд намайг тэрээд үнсээд нөгөө миний хийдэг ажил байхгүй тий. Намайг ийлээд 18 сартай хүүхэд тий. Ийлээ тайлгаруулаад тэгээ инээ түргээ тэгээ юм ойлгох байтхаа. Тэрвэрлдээ дуусч байгаа байхгүй тий. Амьдрал ойлгох юм гараа шүү дээ. Гэх мэтчлэн ийм гоё таатгал тайвшруулыг даадч хүүхдүүд чинь мэддэг болчихж байгаа байхгүй юу? За хүүхд хүмүүжүүлэх тухайд энэ байна. Өөр сая донтолтын тухай ах шүү дээ. Ариг тамхи явах вэ гэж. Бүх төрлийн доо. За энийг сонсороо бүх төрлийн донтолт бол түр тайвшрал хайсан арга цаах механизм. Энэ махан биед байгаа тэр хуучны тэр сэтгэлийн травма шарахтай холбоотой хүнд юмыг тээж чадахгүй. Энэ тэнд өвдөөд, энд бачуураад тэгээд дээрэс нь жирийн амьдралын энэ стрессийг дааж чадахгүй маш их хэцүү болохоор түр тайвшрал олохын тулд тамхи татдаг, арх уудаг, тоглоом тоглодог. Тэг бусад бүх томтолтуудыг хийж байгаа байхгүй тийм ээ. Аянда энэ дээрх юм сулраа зөвлөрөөд ирэнгүүд чинь дондох сэтэл чинь арай багасна. Дондох сэтэл чинь дотоод сэтгэлтэйгээ одоо мэдрэлийн системтэйгээ ажиллаад тахаар үнэхээр багаар байхгүй болчихдог. Аажмаар. Одоо олон төрлийн донтолттой энэ лангой арх уудаг хүмүүсийг эднэр адлах бас хэцүү байхгүй. Энд чинь түр тайвшрал хаасанда муу хүндээ ч юм уу тийм ээ болохгүй бүтгүүдээ биш. Тайвширч мэдэхгүй шүү дээ. Амьдралд нь тайвшруулад өгөх хүн алга байна. Байгаахт нь ч байгаагүй. Хэрвээ таад судалгаа унших юм бол маш их гүн донтолтой хүмүүс, маш их хүчрхийлэл амссан хүмүүс байдаг. Травматай хүмүүс байдаг. Зодуулж, нүдүүлж өссөн, бэлгийн хүчрхийлэл, биеийн хүчрхийлэл, сэтгэл санааны хүчрхийлэл, хаягдах, гологдох, тусгаарлагдах, сонсуулахгүй байх, дандаа сэтгэл хөдлөлөө хаадаг, дандаа бусдад нийцүүлдэг тий. Тийм бөглөө үүсчихэж байгаа байхгүй тий. Ямар ч тайвшрах зүйл амьдралд нь байгаагүй. Тэгээ тайвширч мэдэхгүй. Түр дандаа тайвширч чадахгүй ингээл яваад хаач асар хэцүү шүү дээ.
Тийм хэцүү учраас яаж байна? Тэр хэцүүг даахын тулд жоохон ам арга заахын тулд нэг жоохон гэгээ оруулахын тулд арх угаал, тамхи татаал, тоглоомд номтоол байгаа байхгүй юу? Тэр дандалттай би ажиллахдаа бол ерөөсөө ичээж гэмших юмыг барьдаггүй. Дандаа ойлгох. Тэгээ дандалттай хүмүүс бол маш их травматай байдаг учраас зөөлөн удаан явах учиртай юм л да. Удаанаар зөөлнөр урагшлаад л явах хэрэгтэй. За 3 настай хүүхэд уйлж ажиллахаар яагаад ч дугаа болохгүй 1 цагаас 1 цаг 49 минут уйлах нь ямар учиртай хэцүү юм бэ гинэ. За өөрийнхөө системээр дамжуулан таашруулна. Таашруулахын тулд та юу хийж гин? Та ханаа гэдэг чухал. Хүүхэд өөрийгөө хүүхдэд биш үү? 5 наснаас өмнө өөрийгөө таашруулах тэр тархи нь бүрлдэж эхлэегүй байдаг. Тэр өөрийгөө таашруулах сэтгэл хөдлөлөө удирдах чадамжтай тархи чинь бүр дээд талын энэ оюунлаг тархи байхгүй. Энэ чинь 5 наснаас эхлэн ургаж эхлээд 27 28 наснд түлжиж гүйцэн. Тэр хүртэл ерөөсөө өөрийгөө удирдах чадамж хүнд бараг байхгүй. 3 настай хүүхэд өөрийгөө таатгаруулах чадамж байхгүй. Харин эцэг эхийн 50 дохтун тэр байдлаар мэдрэлийн системээр дамжуулан биеийн тайвширна. За хүүхдэд тайвшруулах ямар аргууд байж болох вэ? Дуу хоолойны өнгө чинь зөөлөн дохтун байх тусмаа сайн. Дугуй алаач ямар сүртэй да гэл харцсан муухай хараал. Ингээд ивэл яг уу. Тань руу хүн маш их ингээд та уйлж яана гэдэг та шаналцсан гомдсон байна. Чи таныг дугуй алаач гэж сэгсрээл загнаал муухай хараал чанга дуграал байвал тань ямар ах? Бүр их гомдно шүү дээ, тийм ээ. Тийм учраас дуу хоолойны өнгөө зөөлөн дохтун байлгах, ритмтэй байлгах, гахир хатуу хит чанга байлгахаас татгалзах хэрэгтэй. Мэдрэлийн системтэйгээ ажиллаад ирэхээр дуу хоолойны өнгө өөр болдог. Та манай өөрчлөлтчдээ надад хэлчихсэн. Таны дуу хоолойны өөрчлөгдсөн байна гэд. Энэ анх хийжсэн бичлэгүүдэд чинь үзсэн чинь жигтэй хийх гэсэн жигтэй юм яриатай байсан чинь одоо их тайван дохтун болжээ. Таны дуу хоолойг сонсохоор тайвшраад явчихдаг шүү гэд. Өөртөө ажиллаад байгаа тайван дохтун болно. Тэгэхээр дуу хоолойны өнгөө тайван дохтун байлга, харцаа зөөлөн дохтун байлга. Тийм ээ. Хүүхэд рүүгээ нэг жоохон зөөлөн дохтун хараад үз. Энэ нэгтэй яг энэ бүхэн чинь өөртөө зөөлрөхөөс эхэлнэ л дээ. Өөртөө хатуурхаад өөрийгөө шийтгээд, гимшээгээд, ичээгээд адлаад бүр нэг аваачаад хайчихсан бол тэгээд хүүхэдтэй зөөлрөх чадахгүй л дээ. Зөөлрөх хэцүү. За харцаа зөөлөн байлгана. Тэгээд бие ойр болгоод тэрврүүлэх үү гэд тийм ээ. Болохгүй бол зөөлнөр тэврэг гарт нь хүрээд үзэх тийм ээ. Харилцаа нэлээд эвдэрсэн бол тэврүүлэхгүй цаашаа гэд үлэх нь итгэлцэл алдраад энэгшэл сайн тогтоогүй бол цаашаа гэж түлхэх нь уурлан бухимдна. Хүүхэд чинь хэцүү шүүд. Харин тэгээд бүр болохгүй бол хоёулаа бие нэг тэврээд гадаа авч гарах, агаар салхинд гарах, байгалийн энерги ритм бас хүүхдэд их чухал таашруулах боломж. Харт өөр юм гараад гадаа тэнгэр хараад орчны юмнууд ажиглаад уйлж байгаа үед нь нулимсийн зөөлөн арчаад үсээ нийлээд ус хийж уух юм хийж өгөөд биед тэврээд цаахан дуу хөгжим ритмтэй юм дүлгөөн дуу хөгжим тавиад дуу аялаад ингээд тэгээ энгийн зүйлээс эхэлнэ. Энэ энгийн зөвлөрлөөс л хүүхдээ өсгөх юм эхлэв шүү дээ. Тэгээд жирийн үедээ хүүхдтэйгээ холбогдох, тэр холбоо үүсгэх, өөрөөрөө дамжуулан тайвширдаг гэдгийг бодоод сайхан татан дулаан холбоо үүсгэх тал дээр анхааруул их зүгээр. Бүрэн анхаарлаа хандуулвал их зүгээр. Бүрэн анхаарлаа хандуулахдаа 24 цаг биш тийм ээ. Хичээлээ ороод ирснийхаа дараа нэг 10 минут уцаа хол тавиад зурагт мурагтаа хааж агаад нүд рүүгээ хараад нэг холбогдчихдог. Тэгээд унтахынхаа өмнө сайхан ярилцаад бие бинийгээ тэрврээд дуулаад дуу аялаад бүвэн дуу аялаад тэрвэрлдээд юм яриад сайхан холбогдчихдаг юм. Өдөртөө 10 минутаар нэг 3 удаа цаг гаргаад үзэлтэй. 24 цаг биш тийм ээ. Юм асуухт нь уцаа тавиад хариулаад нүд рүү нь харж агаад хариулаад үз. Гэтэл одоо ч энэ мэдрэлийн систем чинь бусдаар дамжуул тайвширдаг. Гэтэл
Амьдралд нь байгаа жоох хүүхдүүдийг харахаар чинь амьдралд нь байгаа бүх хүмүүс уцаар ширтцэн. Тэр хүүхэд очроо алахгүй шүү дээ. Төөрсөн. Намайг харц байна уу гэнг хаа төөрсөн. Сүулдэ энэ утсан дотор нь юу байд юм бэлээ гэд утас руу нь яваад орчиж байгаа. Тэгээд утаснаас салгахад бол хэцүү дээ. За 12 настай хүүд гар утасны хязгаар тогтооход уйггүй байн дахин гуурлах эсэргүүцэх гэж байна. Гүүгөө дээрээ зогсож явал за тэгээл зөөлөн тогтоонаар хэрэглээг нь хязгаар тавих нь тийм ээ. Хэрэглээг нь хязгаар тавихдаа тэр хязгаараа өөртөө бас гэр бүлээрээ дагаж мөрдөх нэг чухал. Ганцааранд нь хязгаар тавьчаад ялангуяа 12 настай хүүхд чинь одоо өөрийнх нь дотоод ертөнц бүрэлдэж эхэлж байгаа үе учраас бусдыг шүүмжлэх бодлууд орж ирдэг. Их хүнд үе шүү дээ. Тэгэхээр өөртөө эцэг их өөрөө энэ дүрмээ дагах нэг чухал. Энийг гэр бүлийн дүрм тийм ээ. Манай гэр бүлийн үнэт цус гэр бүлийн дүрм гэж танилцуулах. За тэгээд эхлээд жоохон удаанаар ихэд ширүүнээр биш багаар байвал зүгээр. Тэгээд ер нь бол уурлаж бохомд нь бөө юм болно. Чихтэйхэн ухаалдж унж байгаа юм шиг газраа нэг болж магадгүй. Тэр үед нь таадгараад дуулаагаа зөвлөн байлгаал үгүү дээрээ тавиал эсвэл анхаарлаа нь ойлаа чихтэйхэн болох юм за ойлаа нэг гарчаад ирээ. Айлаа наашир дэлгүүр орчоод ирээ. Эсвэл хойлоо нэг тим юмд явчаад ирээ гэдэг ч юм уу ингээд нэг юм түр анхаарлыг нь сарниулах өөр юм хийгээ 5 метрхүүгээр нь аюулгүй байна гэдэг дохоог өгөөд одоо энийг 12 настай хүүхд чинь peer orientation буюу үе тэнгийнхэнтэйг л холбогдох гэдэг. Үе тэнгийнхнийхаа энтэйгээ холбогдчихээ тайвшрал авах гэдэг шүү дээ. Тэгэхээр мэдээж тийм баг зэргийн холбоос байх нь зөв. Гэхдээ нэгэнд үе тэнгийнхтэй энэгшил хэд их үүсчихсэн бол нэг хэсэгтээ асар их хэцүү байна. Өөрсдөө энэгшүүлэх ажлаа их сайн хийх нь чухал. Ингэхдээ өөрийнх нь дуртай зүйлийг хамт хийх, агаар салхинд гарах, чанартай цаг зарцуулах. Одоо юм ярихад жоохон дургуутч эхэлдэг үе учраас хоёулаа жоохон чимээгүй байд суралцах, үзэл бодлыг нь асуух. Дандаа л үзэл бодлоо тулгаал ярьж гэн гэл чи тэгээ шүү, ингэ шүү гэж зөвлөгөө өгвөл дотоод ертөнцөнд бүрэлдэж эхэлж байгаа үе учраас улам илүү зөөлрч эхлэндээ. Гэтэ хил хязгаар тавьсан хэвээрээ байх нь чухал. Гэтэ хэрэглээ байхын тулд яах нь тэдээс хэдэн цагийн хооронд ашиглана шүү. Тэдээс цагийн хооронд манай гэр бүл ашигладаг гэв. Тэгээ нөхөр бас даах хэрэгтэй болно тийм ээ. Нөхөр чинь бас дахиад нэг жоохон хүүхэд өсөж байгаа юм шиг болно шүү дээ. Заримдаа гэр бүлийн хүмүүс нэгнээ одоо бид нар чи өсгөлцөөд дээ шүү дээ. Том хүн болоход нь туслаад байна тийм ээ. Тэг нэг нь их эдгрээд эхлэхлээр чинь нэг нь алиг ачаа зүйлэд эхэлдэг дээ. Энэ лайв хадгалагдана. За өөр асуулт байна уу? Даал тухамсартаа нэг хэсэг маш их мэдээллийн ядаргаанд орж чухлаас олж жарлалт босч байсан. Даал тухамсартаа ажиллахад энэ юу яасан байж магадгүй. Би нөгөө гипноз бүхий сэтгэл заслаа ер нь жоохон хойшлуулдаг болсон. Хизээ хийдэг болсон байх гэхлээр мэдрэлийн системийг эхлээд чадварчуулсны дараа гипноз бүхий сэтгэл заслаа хийдэг болсон. Учир нь мэдрэлийн систем чадварчаагүй үед өнгөрсний тэр мэдээллүүдийг биеэрээ процесс хийж гаргадаггүй. Чадварчаагүй гэдэг нь бие чинь яах нь энэ их хүнд юмыг чи дааж боловсруулах чадамжгүй гэж сэтгэлийн бохорт чинь хаацсан хэвээрээ байдаг охно штэ. Гэтэл миний хийдэг гипноз бүхий сэтгэл засал асар хүчтэй байхгүй. Хүчтэйгээр асар хүчтэй очиод нийцдэг. Тэнгүүд нөгөө мэдрэлийн системийг чинь дааж чадахгүй хүнд мэдээллүүд гараад ирж байгаа. Процесс хийж чадахгүй. Тэгээд жирийн амьдралынхаа ачааг даах хэрэгтэй бол энэ гарт биеэс гарч ирж байгаа нөгөө нэг эдгэрлийн мэдээллийг даах хэрэгтэй болон чадахгүй болохоор унаад өгч байгаа нь маш их ядарч байгаа охно штэ. Тэгэхээр одоо миний хийдэг ажил бол эхлээд мэдрэлийн системийг чадварчуулна. Удаанаар, зөөлнөөр ингээл чадварчуулаад яваад байна. Тэгж яагаад бэлэн болсон үед нь сайхан хүчтэй бус сэтгэл заслуудыг хийгээд эхэлдэг. Аяндаа баг хийх хэрэггүйгээр өөрөө тийм мэдээллүүд гарч ирдэг. Гараад ирдэг те. За. Одоо энэ би нэг 66 хоногийн хөтөлбөр зарласан байгаа да тийм ээ. Энийг би 2 сар тутам
эсэлт аваад ингээл яваад л байна. 3 сар тутам тийм ээ. Энэ хөтөлбөр ялангуяа хэрэг та сургуульд ажилладаг бол, хүүхэдтэй ажилладаг бол, эмч хийдэг бол, сэтгэл зүйч хийдэг бол, хүнтэй ажилладаг бол асар чухлаа. Бид нар мэдрэлийн системийг нь эхлээд таатгаруул таашруулж чадахчаагүйгээр л хүчлээ дайраад байгаа. Хүчилж юм сурах гал. Нөгөө хүүхэд чинь мэдрэлийн системийн дээд талын горим буюу шатны дээдх горим гэж ярьдаг. Одоо хөтөлбөрт байгаа хүмүүс шатны дээдх горим буюу суурч сониучрахдаг, альвааг шин зургаар хардаг, өсөж мөрөөддөг, тэр дээд сэтгэл хөдлөл нь итгэвчээгүй байхад нь тий зодод загнаа, зэмлээд хүчээр хичээл хийх гээд анхэр чинь хичээл хийх чинь асар хүнд болчдөг. Өөрсдөө тэр мэдрэлийн системийн доод талын горимуудад, доод талын тархинд суралцах сонирн биш шүү дээ. Та одоо маш хүнд зүйл тохиолдсон үеэ сандаа сэтгэл санаагаар унсан, эсвэл хит их ууралсан, маш их гунсан, шаналсан, уйг шодолд орсон үеэ сан. Тэр үед та ном барьж аваад нэг унших гад үзтээ. Үзнэ үү? Сурах ямар ч хүсэл эмэлзэл байхгүй шүү дээ. Сурыг гэд ном бариад авсан ч ойлгохгүй. Хэл үзээгээл ингээд та хичээгээл энэ мэдрэлийн систем чинь нөгөө суралцах дээд талын горим дээр байхгүй юу? Доод талын тэмцэлдэх хамгаалалтын горим дээр байгаа учраас эн чинь амьд үлдэх нь чухал болохоос биш, сурах нь ерөөсөө таны мэдрэлийн систем чухал биш байхгүй. Биш. Тэгэхээр чинь яаж суралцах нь нэг газраа хэрэгэлдэл байгаа байхгүй. Таны нөгөө хүсээд байгаа аз жаргалтай, амжилттай амьдрах гээд байгаа сайн сайхныг бүтээх гээд байгаа, бусдад туслах чадамжтай болох гоо суралцах гээд шинийг мэдэх гээд байгаа энэ бүх чадамж чинь мэдрэлийн системийн тэр шатны дээдх горимд л боломжтой. Энэ горимыг л байнга идэвхжүүлснээр та хүүхэд чинь сурах чадамжтай байна. Та өөрөө ч сурах чадамжтай байна. Тэгээ сургууль дээр одоо манай надаас сурчлагын авч байгаа хүмүүс маань өөрийгөө таниад ингээд ирэнгүүт чинь нийгэм дээр ямар их тийм хүүхдийн мэдрэлийн системийг гэмтэх юм байдгийм бэ гэд тэрийг анзаараад эхэлж байгаа байхгүй тий. Тухайлбал одоо над дээр ирдэг мэдээллүүд бол сургуулийн орчинд багш нар маш их хүчрхийлэл үлдэж. Хүчрхийллээр ингэж заагнаад зэмлж, туулгаж, зодож хичээл заасан хэвээрээ байна. Тийм ээ. Энд ч одоо юу сурах байтугай тэр мэдрэлийн системийг бүр шатны доод талын горимд буюу одоо гацаанд оруулж фриз системд оруулж байгаа. Фриз буюу хүүхэд бол маш амархан фриз буюу гүлийчдэг нөгөө хүсэн юм амьд биш болчихдог. Одоо та хүүхдээ ажиглаараа гүлийгээл юм дуурахгүй ганцаараа тоглоол ингээд байгаад бол мэдрэлийн систем нь үнэхээр аюултай зүйл тохиолдоод мэдрэлийн систем нь яг нь аюул дүртөөд биеийн хамгаалтанд ороод төвжигдсэн байна гэсэн үг. Тэр хүүхдэд биет аюул тулгарсан байна. Болохгүй байна гэсэн үг байна шүү дээ. Хүүхдээ ажиглаж анзаар сурна. Олон эмэгтэйчүүд ингээд хүүхэд насндаа хүчрхэл, ялангуяа бэлгийн хүчрхэлэл амссан байдаг. Тэгээ тэрийг ээж аав нь таньж мэдээгүй, анзаараагүй. Нөгөө хүүхэд тэрийг чинь ичгүүр гэмшил гэж хүлээж аваад хэлж болохгүйгээд нөгөө хүчрхэлсэн хүн нь хэлэх юм бол чамаа гэд занл хэлчихсэн учраас ингээд дотроо төгчсөн. Тэгээ тэр төгчсөн байдлыг нь төгжигдсэн гацаанд орсон байдлыг ээж аав нь танихгүй шүү дээ. Тэр ямар их харлаган байна вэ, тийм ээ? Тэгээ том болцсон. Хүүхдээ ямар байгааг таниад эхэлнэ байхгүй. Тэгээ хэрэгцээг нь хангаад эхэлнэ. За 11 настай хүүхэд их амархан уурлаад байдаг болчлоо. Зөвлөгөө өгөөч. За уурлах нь байх ёстой сэтгэл зүй юу болохгүй байна, тийм ээ? Тэгээд танд ирж ураа гаргаж байгаа бол сургууль дээр гадаад орчинд юм болоод байна гэсэн үг. Тэрийг ажил өөрөөрөө дамжуулан тайвшир. Уурлуулахгүй болох чинь зорилго биш шүү. Уур бол байх ёстой сэтгэл зүй. Та нар хүүхдгээс уурыг хаах юм бол хүний боол болох л хүнийг бэлдэн штэ. Хүний хөл гордоор хшгүлээл тэгээл ингээл энийг л байж байдаг.
хүн болох нь шүү дээ. Тийм хүн болохыг хүсэхгүй байвал уурыг нь хүлээн шүү. Харин уурлахдаа эрүүл уурлах. Яаж өөрийгөө гэмтээхгүй байх вэ, бусдыг гэмтээхгүй байх вэ гэдэг дээр л анхаарал хандуулна. Тэгээ уур бүх төрлийн сэтгэл хөдлөл биеэр урсаад гараад явдаг энерги. Нэг уурлаад эхэлжүүл энэ тогтхой боллоо гэж бодох хэрэггүй. Та сэтгэл хөдлөлөө нэгээд нэг мэдрээд эхэлжүүл баларлаа гэж бодох хэрэггүй. Паникт өртөөд байгаа шалтгаан чи мэдрэхгүй тулд тэмцэлдээд байгаас баг паникт өртчихөж байгаа шүү дээ. Энд юм авалзаад энэ авалзаад байгаа юмнаас цухтаагаад улам доош нь дараад хаагаад явсаага тэгээд тэр нь сүлдээ дэлбрээд ингээ гарч ирээд паникт өртөөд. Анзаараад үзвэл бүгд л биеэр урсаал гараад явдаг зүйл төр зурах. Та бол таны сэтгэл хөдлөл бодолж биш, тийм ээ. Сэтгэл хөдлөл бол зүгээр л мэдээлэл өргөх үүрэгтэй биеэр урсаад явдаг. Яг энерги. Боломжтой байсан бол бүх багш нарт хүүхдийн мэдрэлийн системийн талаар сонсох юмсан. Тгийг сайхан ярьж байгаа байлаа. Харин тийм ээ, хэрвээ боломжтой бол би багш нарт энэ хөтөлбөрүүдийг санал болгох хүсэлтэй байна. Багш нар байвал орж ирээсэй гэдэг их хүсэлтэй байна. Эмчнэр бас ялангуяа хүүхдүүдэд ажиллаж байгаа эмнэлэг дээр бас эмнэлгийн траума их байдаг шүү дээ. Ядчил вакцин хийхдээ, хүүхдийг үзэхдээ, орон дээр суулгахтаа ингээ хүчээр дараа суулгаад хүчээр нөгөө унтуулах юм хийснээс болоод хүчээр хагалгаа чинь сэтгэл зүйн бэлдээгөө хийснээс болоод дахин травма үүсэж ихтэйх юм болдог шүү дээ. Хэл ам юм хам ярьж чадхаа болчдөг. Маш их хэцүү. Эсвэл их уур хилэнтэй болоод нөгөө нэг талаараа мэдрэлийн системийнхаа нөгөө дөрвөн төлөвийн нэгэнд л гацах болдог л аахгүй. Гэхдээ хүүхэд эхлээл fight буюу чихтэйхэн уурлаж бухимддаг дээрээ тэгээд доошо freeze буюу шууд хөлдөх хөшгөх дээрээ орчдөг тал байдаг шүү. Эсвэл сэтгэл төгшөлт айцтан дээрээ, тийм ээ. За 11 настай хүү маань их амархан ойлгох юм а. Юу ч болоогүй жоохон ширүүн дуурхаар л нулимсан цэл гинэ. Ихэл эмзэг хөөрхөн хөөхөд байна. Эмзэг байна гэдэг чинь мууч биш шүү дээ. Эмзэг мэдрэмтгий ер нь энэ дэлхий дээрх энэ зовлон чинь эмзэг мэдрэмтгий биш. Хатуу ширүүн мэдрэхээ болчихсон бүх мэдрэмжээ хаацсан махан биесээ туслагдсанаас бол энэ дайн дажин хатуу ширүүн хүчрхийлэл тэмцэл чинь өрнөд байгаа шүү дээ. Тэгэхээр эмзэг байдлаа эмзэг байна гэсэн үг. Тэгэхээр та өөрөө эмзэг зөөлөн болцоор тэгээд дуу хоолойгоороо байгаа байдлаараа тэр юмыг нь ажиглаад холбогдож сур. Хүүхчин тантай өөр төвшөнд холбогдох гээд чадахгүй болохоор шууд хүүхдээ чинь мэдрэлийн систем гацаанд ороод үг хэл нь хаагдаад нулимсаараа нулимс гаргаад байна шүү дээ. Энэ бол өөр төвшөнд холбогдё гэд хүсэж байгаа урилга байх нь байна, тийм ээ. Буруу зүйл, муу зүйл биш. За. Манай багш нарын заах арга л одоо хүртэл маш их хүчээр загнаж сургах, тэгж оролдоод байгаа нь үнэхээр бухимдал харин тийм ээ. Тэгэхээр өөрийгөө хүчлээл, өөрийгөө мэдэхгүй л гэсэн үг тийм ээ. Өөртөө хатуу хандаал, хит их ачаалал нэг талаараа амьдралын ачаа бас хүнийг хатуу болгочдөг тийм ээ. Амьдралын хүчаа, дарамт, цалин баг, орчны нөлөөлөл ингээд бухимдал. Тэгээ тэрийг хүүхдүүдэд гаргачихж байгаа байхгүй. Яаж? Тэгээд хүүхдүүдээ хэрхэн заах уу гэдэг тэр арга барил нарийн юмнуудын мэдрэлийн системийн талаар мэдээлэл цөөхөн л байгаа. Нэг сайхан уужуу тайван багш. За 3 настай 1 настай ээж 3 настай 1 настай хүүхдийн ээж байна. Ойрхон төрсөн сэтгэл санаагаа өргөх эхний алхам юу вэ? За ойрхон төрөлтөө ч бас хэцүү шүү. Их эмзэгшж байгаа мэдрэлийн систем чинь байгаль цаанаас чинь нарийн нандин хүүхдүүдийн хэрэгцээг хангахын тулд хангах чадамжтай болгохын тулд байгаль цаанаас чинь их эмзэг болгочихж байгаа. Төрсний дараах эмзэгшил явагдана тийм ээ. Тэгэхээр альва ямиг маш их хүн дээр хүлээж авна, гомдно, тэгээд тэргээл сэтгэлийн гацаанд ороод дээрэс нь шөндөө хэд босон өдөржин хүүхдүүдэд харна амар биш үү тийм ээ.
Эхлээд жоохон гэгээ оруулах мэдээлэл өөртөө өгөөд энд тэндээс мэдээлэл сонсоод магадгүй боломжтой сургалтанд хамрагдаад тэгээ одоо надаас үйлчлэгээ авч байгаа хүмүүс чинь нэг тусдаа платформ дээр тусдаа сайт дээр ингээ явдаг нэг 1000 одоо бараг 1000 хүрэхээ явж гин. Би нэг бүкшүүдийн уулзалт гээл нэг сард нэг удаа хийдэг. Тэгээл нэг юм ингээл хоорондоо янз юм хийгээл ингээл яваа л байдаг. Тэн дундаас хүмүүстэй ярилцаж ихээл адилхан ээжүүдтэй холбогдож санаа сэтгэлээ солилцох хүмүүсийг олж аав. Бага зэргийн өөрөө би хүүхэд гаргаад арчаагүй болчлоо гэж бодоод эхэлдэг тийм ээ. Муухай олчлоо гэж бодоод эхэлнэ. Тэгээ нөхрийн хайр халамжныг байхгүй. Нөхөр чинь эрэгтэй хүмүүс чинь тэгэж бид нар шиг эмзэгшгүй штэ хүүхдэд хിവэрэ будуун хадуун хിവэрэ тэнгууд нь тэр нь бүр нэг сэтгэлд нийцэхгүй нэг төвхтэй болж эхэлдэг тийм ээ. Тэгэхээр нэг өөрийн гэсэн хамт олонтой гэдэг шиг тийм ээ. Нэг адилхан суралцах мэдэх хүсэлтэй нэг өөрийгөө хүрээлүүлээд арай зөөлөн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээд өөрийн бодоод сэтгэхэд нэг яваад үзсэн дээр сэтгэл санаагаа өргөх зүйлүүд нь сайхан дуу сонс хүмүүстэй холбогд ярилц. Тэгээ одоо манай 66 хоногийн хөтөлбөр байна. За 50,000 төгрөгийн үнэтэй өөрийгөө хайрлах чаленж байна. Тэнд нэг хөөрхөн 2-3 хичээл байдаг. Янз бүрийн бичлэгүүд байгаа. Тэр бичлэгүүдийг сонсож болно. Тэгээд 3 настай 1 настай хүүхдүүд их сорилттой байгаа. Энийг даван туулахын тулд өөртөө л улам илүү зөөлрч хайрлаж халамжилж сурна. Квант физик талаас бол ерөөсөө л дотоод ертөнцийн чинь гадаад ертөнцийн тусгал яадаг шин. Их сонин тийм юм гэдгийг их сонин байдлаар би өөрийнхөө амьдрал дээр нэгээл яваад байгаа. Тухайлбал би хайрлаж халамжлуулж affection харилцаанд нэг юм 4 зүйл чухал байдаг байхгүй юу? Анхаарал халамж, affection гэхлээр нэг биеэр инхрийлэх,